Тэгэхэд за тэгэхээр өнөөдрийн сэдэв болвол хэдүүлээ. External liquidity гэдэг сэдв үзнэ. External liquidity. За тэгэхээр external liquidity гэхээр та нар юу гэж ойлгож болох вэ гэхээр за нэг жижиг. За external liquidity гэхээр та нар болвол ойлгохдоо бол энгийнээр ойлгохдоо бол гаднах liquidity гэдээ ойлгочих болно. За тэгэхээр та нар бол гаднах liquidity-г бол external liquidity гэдээ ойлгочих болно гэсэн үг. Тэгэхээр external liquidity гэхээр ерөөхдөө юу яриад байна гэхээр одоо би та нарт зургаар харуулъя. За одоо хааш ийм байдалтай явж илаа гэж бод. Тэгэхээр бидний хувьд бол external liquidity-нууд бол энд байна. Энд байна. Ийм болон энд байна те. Тэгэхээр ер нь бол higher high, higher low, lower high, lower low бол external liquidity болж ашиглагддаг байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь та нар өөрөө заяа. зя бүгдээрээ мик контрачаарай. зя мик контрачвал сайн байна. Заримийнх нь яриа сонсогдоод байна шүү. За тэгэхээр external liquidity гэхээр та нар бол ерөнхийдөө энгийнээр ойлгочих болно. Lower low, lower high, higher low. Higher high-уд бол бидэрт бол external liquidity ба гаднах liquidity болж ирдэг. Тэгэхээр та нар бас өмнө нь гайхажсэн байж магадгүй. Ер нь ингээд external liquidity-нууд хамагдахаар ихэнх хүчтэй хөдөлгөөнүүд бол орж ирчдэг. Reversal хөдөлгөөнүүд ихэвчлэн одоо энэ external liquidity-нууд хамагдсны дараагаар орж ирчдэг. Тэгэхээр энэ нь бол ямар учиртай юм бэ гэхээр ер нь бол энд зах зээлийн ордрууд бол маш ихээр хөрвүүлэгдсэн байдаг байхгүй. Одоо энэ external цэвүүд дээр одоо бидний одоо liquidity-нууд бол маш ихээр дээр доор нь бол хөрвүүлэгдсэн байдаг. Тийм учраас хааш бол аль нэг тал руугаа дээш ч юм уу те доош ч юм уу external liquidity-г хамсны дараагаар бол эсрэг зүг рүүгээ бол маш хүчтэй хөдөлж идэг. Тэгэхээр энэ нь яагаад гэдэг бол ойлгомжтой те liquidity хамлтууд бол энэ external liquidity-ийн доор бол маш ихээр байдаг. Тэгэхээр энэ бол яагаад чухал сэдэв маш хамгийн чухал сэдвүүдийн нэг юм бэ гэхээр бид нар бол энэ арга барилыг бол liquidity-гийн тусламжтай бол liquidity хаана вэ? Одоо liquidity-г бол маш сайн анзаарч liquidity-гийн одоо хамагдсны дараа бол арилжаанд ордог те. Тэгэхээр liquidity хамагдсны дараа арилжаанд ордог учраас бид нар liquidity бол заавал харж харгалзах хэрэгтэй. Тэгэхээр энэ external liquidity-нууд бол бидний хувьд бол энэ хоёр байна. Тэгэхээр external liquidity бол дээшээ хамагдсан тохиолдолд дараачийн хөдөлгөөн бол reversal хөдөлгөөн бол орж ирэх магадлал маш өндөр. Харин энэ доор одоо external liquidity хамагдсан тохиолдолд reversal хөдөлгөөн эсрэгээр орж ирэх маш өндөр магадлалтай байдаг. Тэгэхээр бид нар external liquidity хамагдсны дараа бол эсрэг хөдөлгөөнийг харж арилж байна. Тэгэхээр одоо энд бол доор байгаа liquidity, external liquidity одоо хамагдсан учраас те lower low биш те. Энэ одоо low-ыг бол хөвдөд lower low үсгэж гисэн учраас энэ бол тэгээ энд бол одоо higher high үсгэж гисэн учраас энэ бол одоо бидний low биш те external liquidity low байна. Тэгэхээр энэ liquidity хамагдсны дараа бол хааш бол эргээд reversal хөдөлгөөн хүчтэй орж ич чинь те. Тэгэхээр за ийм хөдөлгөөн явагдсан гэж бодлоо дараачийн external liquidity аль болох вэ гэхээр энэ бол за энэ ингээд дээр нөгөө liquidity хамаад доош нь унж. За энд бол доор нөгөө liquidity хамаад дээш нь чинь. Эднэр бол бүгдээр external liquidity болно. Тэгэхээр external liquidity, internal liquidity гэж хоёр ялганаа.
Тэгэхээр internal liquidity болвол external liquidity-г бодох юм бол ер нь бол үйлчлэгээ бол яг liquidity хамт болсны дараа бол reversal хөдөлгөөн явах магадлал нь бол external-ыг бодвол арай магадлал багатай гэж хэлж болно. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо бид нар external liquidity болон internal liquidity-г хэрхэн ялгах юм бэ гэхээр одоо болвол та нар харах юм бол одоо саяны хөдөлгөөн жишээ нь те ингээд одоо ингэ явж байгаа шүү дээ. За нэг иймэрхүү хөдөлгөөн явагдчихлаа гэж бод те. За нэг ийм хөдөлгөөн явагдчихлаа. Тэнгүүт бидний external liquidity-нууд бол хаана вэ гэхээр энэ цэгүүд байна те. За тэгэхээр ийм цэгүүд байна. Тэгэхээр эдгээр бол бидний external liquidity болж ирж байгаа. Эдгээр. Энэ range дотор байгаанууд нь бол бидний internal liquidity-нууд. Эдгээр бүгдээр internal liquidity-нууд бол гэсэн үг. Тэгэхээр тийм ч учраас энэ бол энэ internal liquidity-г бол энд хөвдөнгүүтээ шууд ингээ унчаагүй шүү дээ. Яг гэвэл reversal хөдөлгөөн бол internal liquidity эвдэгдсэний дараагаар reversal хөдөлгөөн гэж орж ирэх нь бол магадлал бага учраас энэ бол internal liquidity хийгээ явсан бай тээ. За тэгэхээр харин эсрэгээр энд бол external liquidity-г хамсны дараагаар бол одоо дээр байгаа мөнгнүүдийг хамсан биз дээ. Банкуудын одоо банкуд бол одоо маш их одоо ордер захиалгууд тий энд бол хуримтлагдсан байгаа байхгүй. Тэгэхээр external liquidity-ийн дээр бол маш их ордерууд бол хуримтлагдсан байгаа. Тэр ордеруудыг хамаад хаш бол доош унсан мэ тий. За энд бол бидний external цэг байна. За энд external цэг ингээд явчих суусааш бид нар ямар арилжаа харах вэ? Та нар зураад харуул та. Ямар арилжааг бид нар одоо эндээс хүлээх вэ? Энэ external liquidity эвдэгчихсэн байна шүү дээ. Яг зөв. Дээш харна те. Тийм учраас бид нар бол энэ бол external liquidity эвдэгцсэний дараагаар бол хаш дээш явах магадлал маш өндөр гэсэн үг. Тийм учраас бид нар эндээс external liquidity эвдэгцсэн цагт бол эндээс buy арилж харж байна. Buy арилж агаар. Харин энд бол бид нар дараачийн external liquidity энд бол эвдэгчихсэн байна шүү дээ. За энэ external liquidity эвдэгчихсэн байна. Тийм учраас одоо бид нар ямар арилж харах вэ? Ямар арилж харах вэ? Яг зөв доош харна тий. Тийм учраас бид нар эндээс sell арилжааг харж арилжна гэсэн үг. Тэгээд sell арилжаага бид нар энд бол order flow үүсээд бид нар бол sell арилжааг order flow-оо дагаад sell арилжаа бол эрэлхийлээ явна тий. Одоо бидний сонирхлын зэг order block-оо дагаад ч юм уу. Гэх зэрэг бол одоо бид нар sell арилжаанд бол горилж бол орно гэсэн үг. Тэгэхээр external liquidity бол маш чухал залуусаа. Та нар external liquidity-г өөрсдийнхөө арилжаанд ашиглаж сурах юм бол та нарын арилжаа чинь бол эзээ ч өмнө байгаагүйгээр сайжрах болно гэж бол би баттай хэлж чадна. Яагаад гэх юм бол external liquidity хамагдсан тохиолдолд бол одоо ихэнх одоо нэгсэндээ reversal хөдөлгөөнүүдийн эхлэл бол external liquidity хамагдсны дараагаар орчирчдаг. External structure external structure одоо сэтэрсэн тохиолдол шүү дээ. External structure сэтэрж байгааг л external liquidity гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр одоо би та нарт энэ евро доллар дээр жишээ нь external liquidity-ийн одоо хамлалтыг харуулъя л да. За одоо жишээ нь юу гэдэг? Энд бол external liquidity хамагдчихсан юм тий. External liquidity хамагдаад одоо бидний structure шүү дээ. Энд бол structures. За ингээд энийг бол эвдээд structure бол тийшээ болчихсон байна шүү дээ. Тэгэхэд бол энэ бидний external structure хартаа. External structure эвдэгдсэн. Тэнгүүд бид нар ямар арилж харах вэ? Buy арилж харах хэрэгтэй те. Энэ эвдэгдэхэд тэгэхэд яс өссөн байна те. За өссөн байна. За ингээд биелчихлээ. Бидний одоо external liquidity-г арилжаад бид нар одоо нэг удаа
маш өндөр ашигтай арилжих боломжтой байлаа. За тэгэнгүүт дараач external liquidity хаана энэ үү те. За тэгэнгүүт энэ external liquidity эвдэгдээд яасан бэ? Reversal хөдөлгөөн орж ирсэн. За тэгээд энэ reversal хөдөлгөөн орж ирээд одоо энэ reversal хөдөлгөөн орж ирэхэд бидний одоо external цэгүүд бол энэ болж байгаа шүү дээ. Энэ болж байна. Энэ болж тэ. Тэгэхээр бид нар бол энэ хоёр эвдэгдэхэд юу нь бол бас одоо юу external liquidity эвдэгдсэн гэж үзэн шүү дээ. За энэ external liquidity эвдэгдсэн. Тэгээд бас уналд орж чинь тэ энэ уналд энэ одоо энэ жишээ энэ ч одоо 4 цагаар бүлбүтэн одоо бүлбүтэн одоо энэ уналтыг бол 4 цагаар хийдүүлээ барих боломжтой байсан гэсэн үг. 100 хэдэн пипс биш тэ 129 пипс. Тэгэхээр эн чинь бол хичин одоо 4 цаг тэр хэмжиж өгөл харагдаж байгаа ч гэсэн бид нар энэ дэр бол бариад энэ арилжааг барьж байгаа юм бол маш их пипси одоо тэ маш хувийн ч гэсэн ашиг хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр external liquidity-нүүд бол ингээд эвдэгдээд явж байна тэ. За хэдүүлэг гүйлгээд үзье. Одоо жишээ нь энд жишгсэн одоо харах юм бол бидний external liquidity хамагдсан мэ тэ. Хамагдсны дараагаар энд бол хамагдсны дараагаар бол энд хардаа бас reversal хөдөлгөөн орж ирсэн мэн тэ. Бас 125 pips-ийн хөдөлгөөн орж ирсэн байна. За тэгэхэд бидний дараачийн одоо бидний одоо external liquidity бол энэ болоод өсөж штэ. Тэ. Тэгэхээр энэ хоёр эвдэгдэх юм бол бид нар хаашаа явна тэр эсрэг чиглэл рүү нь одоо бид нар арилжаад ороход төлөвлөн штэ тэ. За одоо явуулаад үзье хан шиг. За одоо энэ жишээ нь эвдээд бас унсан биш тэ. Энэ уналт жишээ нь хэдэн пипси уналт орж ирсэн байна харъя. Бас нэг 60 пипс юм уналт ч юм уу тэ орж ирсэн байна. За ингээд гүйлгээд тах юм бол за одоо эндээс харъя. External liquidity. Бидний external liquidity энэ рүү шилжсэн. За энэ уналт хэдэн уналт орж ирсэн байна. За бараг 1% уналт орж ирсэн байна. За нэг бас нэг 100 орчим пипс юм бол орж ирсэн байна те. За энэ дээр бол бид нар external liquidity-нүүд бол энд өсчихсэн. External liquidity-нүүд бол энд өсчихсэн байна те. За тэгэхээр энэ хоёрын айл одоо эвдэгдэхийг харъя. За энэ эвдэгдчихсэн байна те. Тэгэхээр бидний эндээс одоо buy орж болох гэсэн үг одоо баталгаанууд аваад. За энд бол бас өсөлт орж ирсэн байна. Хэдэн өсөлт орж ирсэн. За нэг 70 орчим пипс өсөлт орж ирсэн байна. За тэгэнгүүт энд дахиад эвдэгдсэн байна шүү дээ. 4 цагийн эвдэгдсэн байна. За энд хэд орчим пипс өсөлт орж ирсэн байна. Энэ бол эвдэгдээгүй байгаа шүү дээ. Эндээс одоо орсон бол тохиолдолд бол за бас 80 орчим пипс өсөлт орж ирсэн байна тий. За энд дахиад эвдэгдэж штэ. Ой. За энд бол 80 орчим пипс өсөлт орж ирж байна тий. За энд эвдэгдэхэд бас өсөлт орж ирж байна тий. За одоо энэ өсөлт нь хэрэг одоо үргэлжлэх юм усаарай. За ингэ явж. Тэгэхээр энд бол дандаа external liquidity хамагдаад явж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол эдгээр бол бүгдээрээ liquidity залуусаа. Энэ бол бүгдээр external liquidity байхгүй. Энэ бол бас гүнзгий шатны хичээл учраас та нар бас энийг маш сайн сураад авчих юм бол та нарт ашигтай гэсэн үг. Маш ашигтай. За энд бол харах юм бол external liquidity хамагдсан байна. За энд бас
external liquidity хамагталд үүссэн мэ те. Эдгээр бол бүгд external liquidity хамлтууд. За энд бол бас external liquidity хамагдсан. За энд бол бас external liquidity хамагдсан. Хамагдаад унсан биз дээ. Энд бол хамагдаад өссөн мэ те. Залуусаа энэ бол баг хэдэн хувь бараг л одоо 90-100% нь бол external liquidity хамагдсан дараа хүчтэй өсөлтүүд бол орж ирэх нь ойлгомжтой асуудал шүү дээ. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүдийг та нар барьж авах нь өөрөө та нарын арилжааны одоо ур чадварыг бол үнэмлэхүйн хэмжээгээр бол өсгөнө гэсэн үг. 100 баталгаатай залуусаа. Тэгэхээр энэ external liquidity-г та нар харах юм бол одоо жишээ нь бусад баталгаануудтайгаа хослуулж ашиглаж тэ. Бусад баталгаа бусад confluence гэж ярддаг баталгаануудтайгаа хослуулж ашиглаж болно шүү дээ. Энд бол одоо чинь imbalance байна тэ. Тэгэхээр энэ доотлын liquidity хамлтууд ирэхэд бол бид нар long орох бас давхар баталгаа өгч байгаа байхгүй. Энд доор imbalance бол хамагдчихна гэдэг маань. Тэгэхээр энэнийг хослуулж бусад том цагийн баталгаануудтайгаа ч юм уу те хослуулж ашиглах юм бол та нарт илүү үр өгөөж өөвнө. Энд сонирхлын цэг доор нь байгаагүйсэн бол энэ доор орох өсөлтүүд жишээ нь арай магадлал багтаа шүү дээ. Тийм учраас энэ доор нь сонирхлын цэг байгаа болохоор энэ жишээ нь энэ магадлалыг бол бас маш өндөр өсгөж өгч байгаа байхгүй. Тийм учраас энд өсөлтүүд орж ирээд 60, 70, 80 пипсийн өсөлтүүд орж ирж байгаа байхгүй. Одоо энэ жишээ нь бидний order block шүү дээ. Тэгэхээр энд жишээ нь бас бидний юу бэлдэгдээд иж болно шүү дээ. Бидний pullback хөдөлгөөн бэлдэгдээд иж болно гэсэн үг. Тэгээд импульс хөдөлгөөний эхлэл удахгүй тавигдах ч юм уу тийм нөхцөл бас бүрдчихэж болно. Тэгэхээр юу external liquidity хамагдсны дараагаар бид нар тэр арилжааг хийнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр external liquidity хамагдаад сонирхлын цэгтийг хослуулж ашиглаад тэгээ бас бусад баталгаануудтай премиум дискаунт үнэ хараад ч юм уу тэгээ дээрээс нь liquidity хамлтууд жижиг цагийн дунд цагийн liquidity хамагталт сонирхлын цэгүүд бүгдийг хослуулж чадах юм бол та нар бол илүү өндөр магадлалтай та нарын арилжааны дүрмт чи илүү өндөр магадлалтай арилжаануудыг сонгож арилжахад бол тус нэмэр болно гэсэн үг. За энэ хүртэл асуулт байна уу залуусаа? Internal liquidity хослуулж internal liquidity юу ялгаж бол та нар чадж байгаа шүү дээ. Internal liquidity бол доор нь байгаа liquidity-нууд шүү дээ. Энд энэ бол бүгд internal liquidity байхгүй. Эдгээр бол бүгд internal liquidity. Эдгээр бол сонсогдож байна уу? Сонсогдож байна. Одоо ингээд 4 цаг дээр external liquidity хамж байгаа шүү дээ. За. Тэгэнгүүт fractal юм чинь 15 минутын external liquidity дотор 3 минут 1 минутын internal liquidity байгаад 15 минутаар арилж байгаа тохиолдолд 15 минутын external liquidity гэж байх уу? 15 минутын external liquidity бол хамлтууд бол энд үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр илүү магадлалч үүсгэж байгаа. Одоо жишээ нь энэ том хөдөлгөөнийг барьж авахд чинь энд бол дахиад 15 минутын external liquidity хамагдаж байгаа байхгүй. Одоо эхний хай дээр барьж авах чадаагүй шүү дээ энэ хөдөлгөөнийг. Тэглээ гэж бодоход энэ дараачийн хай чи 15 минутын liquidity хамгаж авах external liquidity хамгаж байгаа байхгүй. Энд бол 15 минутын structure үүссэн байгаа шүү дээ. Энэ бол жижиг дунд цагийн. Тэгэхээр тэр 15 минутын liquidity чи external liquidity чи энэ дэр хамгаж байгаа байхгүй. Тэгээд энэ бол орж ирж шүү дээ. Окей. Тэгээд энд тэгээд энд бол бас
liquidity. Одоо ийм байдаг шүү. Та нарт би анзааруулах юм бол одоо энд бол бүгдийн internal liquidity шүү дээ. Internal liquidity-нүүд бол ер нь бол та нарт бол одоо ингээд дэмжиж явж байгаа болохоор ингээд liquidity болж ирж байгаа байхгүй бас давхар. Liquidity энийг бол liquidity гэсэн хамж шүү дээ. Хамж юм. Тэгэхээр энэ бас энэ дараа нь энэ өсөлт орж ирэх магадлалыг бас өсгөд өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хамагдаад тэгээд одоо өсөлт орж иж байна. Одоо энэ жишээ нь давхар бас ямар баталгааж байгаа гэхээр одоо энд бол smart money trap гэж зүйл явагдаж байгаа байхгүй. Smart money trap. Тэр нь бол юу яриад байна гэхээр одоо энд одоо маш олон арилжаачд бол эндээс баярлж орсон байгаа шүү дээ. Баярлжинд орсон байгаа. Smart money арилждаг. Одоо supply and demand ашиглаж арилждаг арилжаачд бол энд бол buy захиалга өгөөд stop loss-ыг бол энэ external liquidity-гийн доор өгсөн байгаа шүү дээ. Гэтэл тэрийг бол ханш бол хамаад тэгээд external liquidity хамагдсны дараагаар бол энд бол өсөлт орж ирдэг байхгүй. Тэгэхээр энэ одоо smart money арилжаачдын бас stop loss-ыг smart money арилждаг retail арилжаачдын одоо тий stop loss-ыг энд хамагдаж байгаа байхгүй. Жижиг дунд банкуудын бас жижиг дунд банкуудын бас мөнгө бол энд халдагдж байгаа гэсэн үг. Тэгэхээр энд бол одоо энэ маш их доллар бол улсын дор эргэлдэж байгааг бас нэг шалтгаан гэх юм уу. Тэгэхээр тэр бол энэ бол хамагдсанаар reversal хөдөлгөөн бол орж ирж байгаа байхгүй. Ягаад гэвэл энд худалдаж авах гэдэг шүү дээ. Худалдаж авах гэдэг зарах сонирхол байхгүй. Тэгэнгүүт энд бол sell stop захиалгууд бол энд доор иж байгаа байхгүй. Sell stop гэдэг бол энийг сэтрэнгүүт одоо энэ доотлын те лоб бол сэтрэнгүүт бид нэр ингээд short орно гэсэн маш их захиалгууд бол энд сэтэрчлээгээд доош явна гэсэн sell захиалгууд байгаа. Тэгэхээр sell захиалгууд байгаа учраас тэр томоохон банкуд бол худалдаж авах тэр ордер нь биелэх боломж үүсчихэж байгаа байхгүй. Худалдаж авах гэсэн тэр сонирхол нь одоо биелж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтрийг үүсэн бол зарах захиалга байхгүй учраас банкуд тийм их хэмжээгээр худалдаж авах боломжгүй учраас энэ сэтэрсний дараагаар энэ хөдөлгөөн орж ирж байгаа шалтгаануудын нэг байхгүй. Хамгийн том шалтгаан. Тэгэхээр ардны ийм алгоритм бол явагдаад байгаа юм аа. Тэгэхээр external liquidity-г бол та нар бол маш сайн анзаарч бол арилжих хэрэгтэй гэсэн үг. Тэгээд жишээ нь одоо external liquidity хамагдаж штэ ингээд хамагдчихна. Хамагдлаа гэж бод. Тэгээд external liquidity ингээд хамагдсан тохиолдолд зэн дахиад зурч. External liquidity ингээд хамагдсан тохиолдол штэ. Зэн ингээд хамагдчихсан тохиолдолд external liquidity. Тэнгүүт бидний internal liquidity одоо өмнөх хичээлүүд төр үтсэн internal liquidity энд үсчихсэн ба шүү дээ. Internal liquidity-нүүд бол үсчихсэн. Тэнгүүд internal liquidity-ний доор нь бол бидний сонирхлын зэг үүдэг шүү дээ. Тэгэхээр энд external liquidity хамагдсан тохиолдолд бид нар эндээс short арилж байгаа бариад авна шүү дээ. Ягаад гэвэл бид нар external liquidity хамалтууд бол үсчихсэн. Тийм учраас бид нар эндээс short орох сонирхолтой тий. Short орох. Тэгээ short орохдоо юу short ороод external liquidity хамагдсны дараа эндээс short орлоо гэж бодоход бидний take profit буюу ашиг авах зэгүүд нь энэ зэгүүдэд тахгүй. Ягаад гэх юм бол энэ захиалгууд чи internal liquidity байхгүй. Тэгэхээр internal liquidity магадлал external liquidity-г одоо бодох юм бол сэтэрлээ гэж бодоход ингэж уналд орж ирэх одоо сэтэрлээ гэж бодоход ингэж reversal хөдөлгөөн орж ирэх магадлал нь external liquidity-г бодвол магадлал арай бага ч гэсэн магадлалтай учраас бид нэр take profit level-ийг энд авдаг шалтгаан баггүй. Тэгэхээр ашиг авах цэгүүд нь энд байгаад байдаг шалтгаан нь энэ учиртай баггүй. Энд бас liquidity хамтууд байгаа учраас энд одоо нэг ашиг авна. Энд хоёр дахь ашиг авна. Энд гурав дахь ашиг авна тий. Энд одоо бүх ашиг авдаг ч юм уу тий. Энд яагаад гэх юм бол liquidity-нүүд бол хамагдаад тэгээд доор нь сонирхлын зэг байгаа учраас энэ сонирхлын зэг бас магадлал өндөртэй. Тэгэхээр ингэж өсөх магадлал өндөр байхгүй. Тэгэхээр ингэж өсөөд энэ дунд байгаа бас энэ төр liquidity-нүүд шүү дээ.
энэ liquidity хамахаар бас явдаг байхгүй. Тэгээд энэ liquidity хамж дуусаад дахиад энэ external liquidity хамаад тэгээд энэ одоо external liquidity хамах юм бол дахиад энэ дунд байгаа liquidity-нүүд байна шүү дээ. External liquidity эвдэгдсэн бол энэ internal liquidity-нүүд бол эвдэгдэх маш өндөр. Гэхдээ external liquidity хүртэл явах магадлал бол тийм их байдаггүй. Тийм учраас internal liquidity-нүүд бол эвдэгдэх магадлал маш өндөр. Тэгэхээр internal liquidity-гийнхаа дээр бол take profit буюу ашиг авах цэгээ тавиад өгөх хэрэгтэй. Тэгэхээр эндээс buy арилжаанд орж чадсан external liquidity эвдэгдсэний дараа buy арилжаанд орж чадсан бол take profit буюу ашиг авах цэгээ internal liquidity-ээр тавих хэрэгтэй. Ойлгомжтой бай залуусаа. Ойлгомжтой. За гүнзгий шитний хичээл бол энэ байлаа. Тэгээд асуух асуулт байвал асуучихгүй. Энэ сэдвийнхаа хүрээнд ойлгоогүй жоохон эргэлзээтэй асуулт байвал асуугаарай. Тэгэхээр энд та нар харах юм бол хардаа. Энд бол external liquidity эвдэгдэж штэ тэ. Тэнгүүт бидний internal liquidity ял байсан бэхээр энэ баггүй. Internal liquidity. Тэгэхээр бид нар эндээс short орч чадсан бол take profit-оо энд авсан байхгүй. Тэгэхээр take profit аваад энэ externally эвдээгүй ч гэсэн internally эвдчихэд өссөн бааз тэ. Тэгэхээр internally эвдэгдэхэд бид нар бас buy арилжаанд орж харж болно гэсэн үг. Бас одоо хоёр дахь арилжааны арга санааг яриад байна шүү дээ. Тэгэхээр externally эвдэгдэхэд орж болно. Internally эвдэгдэсний дараа бас орж болно. Internally эвдэгдсэний дараа баталгаанууд өгч чадах юм бол бид нар одоо баталгаанууд өгч чадах юм бол дунд цагаар те жижиг цагаар баталгаанууд өгч чадах юм бол бид нар энэ дэр buy арилжаанд орж болно. Гэхдээ externally эвдэгдснээс магадлал бол ямар вэ? Магадлал тийм магадлал external дээр одоо эндээс орсон short арилжаанаас энд орсон buy арилжаанд магадлалаараа аль нь их вүлээ? Ер нь бол buy арилжаанаараа магадлал их байна. Магадлал нь бага шүү дээ тий. Тийм. Тэгэхээр ер нь бол external эвдэгдсэний дараагаар reversal хөдөлгөөн нь одоо илүү орж ирэх магадлалтай учраас external liquidity-ний дараа short орж байгаа нь энд internal буюу дотор байгаа liquidity энэ range дотор байгаа liquidity эвдэгдсэний дараа buy орохоос илүү магадлал бол өндөр өгөх байхгүй энд орсон. Тэгэхээр ийм тохиолдлууд бол бас маш их байгаа. Одоо жишээ нь энд бол range биш үү те. Энэ range тэнгүүт бидний liquidity хамагдсан байна шүү дээ. Энэ internal liquidity хамагдсан байна. Энэ internal liquidity орж ирсэн хамагдсны дараа бид эндээс short арилжаа өгсөн байна шүү дээ. Энэ short арилжааг бид нар жишээ барьж авах боломжтой байсан гэсэн үг. Тэгээд энэ short арилжаагаа барихтаа жишээ энд бол order flow жишээ нь бидний хувьд тийш эргэжлээгээд эндээс одоо харах юм бол бараг 50% ирсэн ба шүү дээ. Тэгэхээр 50% дээр харах ч юм уу те 50% дээр ойролцоо imbalance шүү дээ энэ imbalance. Тэгэхээр энэ imbalance хүртэл ч юм уу бид нар take profit ашиг авах цэгээ эндээс орж ирсэн бол авах боломжтой байсан гэсэн үг. За хэдэн үнд чи 17 хүрсэн. За энэ бол маш чухал сэдвүүч. Энэ вебинар сайт дээр бол тавигдана залуучууд. Тэгэхээр санаа зовлтгүй. Босорч орсон юм. Гүнзгий шитний хичээлийн дараа ямар сэдвүүдээр вебинар хийх вэ гэж. За ер нь бол юм шүү. Гүнзгий шитний вебинар дуслаа. Тэгэхээр бид нар бол бас одоо бол ямар вебинарууд орох вэ гэхээр ерөөсөө одоо back testing хийх ч юм уу те эсвэл одоо market analysis хийгээд одоо ер нь бол нэг 7 хоногт нэг 2-оос 3 удаа ч юм уу
вебинар хий гэж бодож байгаа. Тэр нь болохоор яг тийм удаан хугацаагаар бол биш гэхдээ ер нь бол яг нэг Нью-Йорк сешн нэгтгэхээс өмнө ч юм уу те. Нью-Йорк сешн нэгтгэхээс өмнө ч юм уу. Нью-Йорк сешн үеэр ч юм уу би яг вебинар зарлаад тэгээд та нар орж ирэх нь бол орж ирээд амжихгүй нь бол тэрийг нөхөд үзчих боломжтой. Би яг YouTube дээр тавиад тэгээ линкийг бол тавьчихна. Нэг 10-аас 15 минутын яг маркет анализууд бол яваад яг одоо хааш хөдлөх боломжтой байна ч юм уу те. Тийм одоо вебинарууд бол ороод явна. Тэгэхээр та нар бол бас яг тийм одоо сонирхлын цэгүүд яг чухал сонирхлын цэгүүд чухал liquidity гэдэг одоо яг тэр юунуудаа бол бүгдийг мэдээд авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг яг direction хаана байгаа те. Энэ нь бол альнаас ямар хөдөлгөөн орж ирэх магадaltaй байна гэдгийг бол бүгдийг хэлээд өгнө гэсэн үг. Тийм вебинарууд бол явна шүү залуус. За өөр асуулт байна уу залуусаа? Системийн чартыг бол сүүлийн сар дээр өгнө гэж байсан те. Системийн юуг нь би одоо удахгүй оруулчихна. Одоо хийж байгаа. Nice. Тэгээд тэр бол нэг тийм нэг хугацаа орохгүй тэр сүүлийн сар мар гэдэг. Тэр бол яг одоо та нар харах хэрэгтэй те. Тэрийг бол яг заавраар нь л одоо хийсэн юм шүү дээ. Тэгээд би сүүлийн сар 3 сар дээр та нарт бэлгэлж байгаа гэхээр нэг ном бэлгэлж байгаа байхгүй. Ном e-book гэх юм уу? Яг ном physical book биш, яг e-book хэлбэрээр. Тэрэн дээр бол яг одоо энэ сэдвүүдийнхаа хүрээнд одоо бүх сэдвийг хамарсан одоо зааварчилгаа одоо гарын авлага гэх юм уу? Гарын авлага маягийн зүйл бол бэлгэлж байгаа. Тэгэхээр та нар бас тэрийг давхар хараад бас марцсан сансан зүйл юм бол тэрийг бас хараад тэрийг бас тэрэн дээр бас тулгуурлаад чарттайгаа харьцуулаад ч юм уу те ингээд хараад явах боломжтой гэсэн үг. Хизэнээс одоо яг энэ хамт шинжилгээ хийгээд ингээд явах юм бол энэ хичээл дууссан гэсэн шүү дээ. Яг үзье шнэ. Айгүй хүлээгээд байгаа байхгүй энийг бол одоо ингээд багштайгаас хамтраад одоо ингээд арилжаанд өөрсдөө орохгүй бид нар өөрсдөө шийдээд ингээд за энэ дээр энийг анхаарах юм байна, тэрийг анхаарах юм байна. Ингээд бас баталгаажуулаад байгаа байгаа шүү дээ. Тэрийг хүлээгээл байгаа байхгүй яг хизэнээс вэ гэд. Одоо юу ярьж байна вэ те? Одоо анализ ярьж байна те? Тэгээ анализын юг бол би яг Нью-Йорк сешн нэгтгэхээс өмнө ч юм уу би орно гэдэг байгаа шүү дээ. Одоо дүн шинжилгээ хийгээд яг хаана одоо ямар сонирхлын цэгээс одоо энэ нөхцөл бүрдэх юм бол ингэж арилжаанд орно гэд бүх юм одоо хэлнэ гэдэг байгаа шүү дээ тий. Багшаа тэр нэгтгэхээс эхлэх гэсэн үг үү? Тийм энэ дараа 7 хоногоос эхэлнэ. Эх 7 хоногоос гэсэн үг. Тэгэхээр би одоо нэг 7 хоногтой нэг 2-оос 3 ер нь бол нэг ажлын 5 өдөр 2 удаа ч юм уу те яг ингээд зарлаа тэгэнгүүтээ бас юунууд одоо back testing та нар ер нь ямар одоо бас сонирхолтой хийж болно шүү дээ над руу юугаар Discord-оор яг ямар хуу вебинар оруулмаар байна те тийм одоо бас юунууд санал хүсэлт бас хийж болно шүү дээ би тэрийг чинь бас харгалзаж үзээд бас те за энэ сэдвээс ойлгоогүй зүйл байна асууж тодруулах. Тэгээ би та нарт бол flow chart-ыг чинь бол хийгээд өгчнө. Тэгээд тэр flow chart-ыг бол хараад бас яг юу харах ёстой гэдгээ та нар мэдчихнэ. Ер нь бол одоогоор бол та нар яг chart-а яг анализ дүн шинжилгээ хийсэн юмнуудаа бол тогтмол оруулаад л хэрэгтэй. Би бол яг оруулах юм бол яг дүн шинжилгээнд төр чинь яг асуултаа яг чартн дээр бичээд явуулчих юм бол би яг дүн шинжилгээнд төр чинь бас засварууд бол өгөөд явж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар бас тэр чарт бол тогтмол оруулаад яваарай гэж үсэ. Тэгэх юм бол та нар сайжрна шүү дээ. Асуулт ер нь эсвэл гарахгүй байгаа юм уу?
Тэгэхээр дүн шинжилгээг одоо 3 цаг дээр хийгээд 4 цаг 15 минут 1 минут ч юм уу явуулаад тэгээд асуух асуулт байвал асуугаад явж болно шүү заяа. Тэгээд энэ external liquidity-ээр даалгаврах юм бол external liquidity яг нэг pair сонгож аваад external liquidity-нд зураад явуулаарай. Өнөөдөр яг одоо. Тэгээ би зөв зурж уу, буруу зурж уу гэдгийг хэлээд өгье. За. Тэгвэл ингэж вебинараа дуусгахад залуусаа.